Гэт өнөөдөр үлийн цагаан огтны асуудал байсаар л байна. Хүн өөрөө эрүүл байхын тулд хороор тэмцээд бид ямар ч гэсэн үлийн цагаан огтонд ялагдаад байна. Хэрэв ядах байсан бол аль хэдийн тэр олон хүчтэй фосфат цинк, хожуу хэргэлдэг маш хүчтэй 2 дахь үеийн цус бүлгэнхийн эсрэг К1 витаминыг дарангуйлдаг бромоделион гэдэг хүчтэй хорыг хэрэглэж эхэлсэн. 2000-аад оноос хойш үр дүн гараагүй. Харин бид хохирсон. Херийн экосистемээ хордуулж эхэлсэн. Энэ өөр хүний эрүүл мэндийн хашгирсан дэм үйлдэл. Үлийн цагаан огт нь ямар ашигтай юм бэ гэж хүмүүс асууж байдаг л да. Байгальд идэв зүйл гэж үгүй. Бид энийг сайн мэднэ. Харин хүн юу хийдэг вэ гэдгийг эргцүүлэх нь чухал байна. Үлийн цагаан огтны амьдардаг үлий гэж ярьдаг тэр олон нүх хүнхээг, хоолны хүнхээгтэй тэр газар бүхэл бүтэн том жижиг экологийн систем байна гэж ойлгож болно. Аадар бороо ороход хатуу хөрстэй замаар ус гүйгээл өнгөрдөг. Тэгвэл тэр аадар борооны ус үлийн цагаан огтны үлийд шууд доошоо шингэнэ. Тэнгэрээс бууж байгаа тэр хурын усыг урсж өнгөрөхөөс өмнө хөрс рүү татаж шингээж тэнд ургамлын хэрэглэх усыг хангахад үлийн цагаан огтны үлий гайхалтай оролцоотой. Хэнийг бид нар устгах гэж хор хэрэглээд байгаа юм бэ? Өөрт нь тус хүргээд байгаа хүнийг ч юм уу. Одоо бид бодъё л да. Устгаад хөнөөгд байх юм бол тэр нийгэм ямар болох вэ? Түүн шиг тэр мал адгуулдаг үлэмж уудам орон зай тархсан херийн экосистемийн олон ялгаатай хэв шинжийг оршин тогтох боломжийг олгодог тулгууран устгахчаад бид юун тухай бодох вэ? Юуны эсрэг хор хилээд байгаа гэдгээ бид сайн бодох хэрэгтэй. Алим зовлон бүхэн шалтгаантай гэдэг. Шалтгааныг танихгүйгээр хороор хомоглон устгахыг оролдоно гэдэг бүтэхгүй зүйл. Болдог байсансан бол өдөрт бид үлийн цагаан огтонгүй би ажилтнанд хийж байгаа шүү. Тайван амгалан амьдрах байсан. Гэтэл яагаад бид энэ амьтныг хүнээс дандаа дорд үздэг юм? Хүний оршихуйг бий болгоход маш чухал оролцоотой амьтнаа хөнөөх үйлдэл хийж байгаа нь бас л бодовчтой. Бодох байтугай болох хэрэгтэй. Энэ хор зөвхөн үлийн цагаан огтонд зөвлөгдөхгүй. Газрын ангууч амьтад хярс, өмхий хүрэн, мануул, хотны үеийн үлийн цагаан огтны тооллогын зохицуулдаг байгалийн ангууч амьтдыг бас хөнөөнө. Хордуулсан, будаанд хордуулсан тэр химийн хор байгаль дээр задрах хугацаа нь маш урт байдаг. Бэлчээрийн ургамал мал тэнд амьдардаг. Мал тэр ургамалаар идэлнэ. Малын идсэн сүг бид уун, махыг бид хэрэглэнэ. Хор устж үгүй болохгүй. Идэж тижлийн сувраг гэж ярьдаг, хэлхээ гэж ярьдаг. Тэр хэлхээгээр дамжаад бидний бид орж ирдэг. Хятад улс тэрсэн судалгааны ажил байсан. Нэг нь 40 орчим насны жолооч биеийн тэнцвэр алдагдсан, нүдний хараа тогтохгүй, лабораторийн нарийн шинжилгээ хийсэн түүний биеэс бромоделион гэж үлийн цагаан огтны эсрэг хэрэгэлдэг хор илэрсэн. Энэ хорны үр дагавар нь яасан гэхээр дээд мэдрэлийн системийг гэмтээдэг. Гэтэл энийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тусгай мэрэгсэн тусгай өмсгөлтэй хүмүүс хязгаарлагдмал орон зайд буюу хүнс агуулгах газар тийм газарт л хяналтайгаар тэдний гарч ирдэг органд нүхнийх нь амсарт хийх замаар тэмцэхийг санд тогсон байдаг. Гэтэл манад портер машин дээр суудсан цасч явж байдаг. Эдээ будаа цасж байгаа хүн үлдж байгаа хүн шиг цасаа явж байгаа. Бид өнөөдөр өөрсдийнхөө эсрэг энэ амьдарч байгаа экологийн системийн эсрэг хортой бодис хэрэглэх нь зөв. Тунгааж үзээрэй хүмүүсээ. Үлийн цагаан огтныг ярьсан Ираны сэтэл нь хавар дийлэнхтэй тохиодог Монгол орны олон аймаг сумдын нутгаар хор цацрахын кампани үйл ажиллагаа эхэлдэг. Бид байгаль дээр зэрлэг амьтантай зэрэгцэн амьдрья. Ухаарцгаа хүмүүсээ танин мэдэрээ. Нар, ус, ургамал, хөрс, байгалаа хамгаалъя.